найзаа. Ирхэн мөндөд үзэгчдээ Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз алдарсан бүхэн дэвжээ хамтран зохион байгуулдаг хувирны шүүгч барилдааны өнөөдрийн барилдаа эхлэх бэлэн боллоо. Манай өнөөдрийн барилдаанд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотоос нийт 18 бүх хүрэлцэн ирж үнэн хүчиг үзэн барилдах бэлэн болсон байна. Бүгчүүдтэй амжилт хүсье. За манай хувирны шүүгч барилдаан энэ жил 4 дахь намраа амжилттай эхэлж байна. За манай өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай барилдаанд олон зуун хүүхдүүд хувирны шүүгч барилдаанд оролцож за зарим нь одоо хэл мэдээллийн хэрэгслээр одоо олонний танил болж ингэж эхэлж байгаа. За энэ барилдаанд оролцож байгаа энэ хүүхдүүдээс ирээдүйн алдартай авраг гарслангууд за зөвхөн одоо Монгол үндэсний бүхөөрөө биш юм аа гэхэд одоо чөлөөт саамж удаагаар төв дэлхийд эх орныхон нэр ялдрыг зөвлөд болсон алдартай сайхан тамирчдууд манай энэ барилж байгаа хүүхдүүдээс бол бараг төрж гарнаа. Нэг үеийн хүүхдүүдийг бид нар бэлдэж байгаа. За ингээд манай барилдааны ерөнхий шүүгч асуулаар Монголын үндэсний бүхий холбооны цэцтийн зөвлөлийн гишүүн Монгол улсын тонж мандаа засуул Баштондгийн зохицолгоо ажилладаг. За үзэгч та бүхэнд барилгаар ирсэн бүгчүүдээ болон засуулуудад танилцуулъя. Манай барилдааны засуул Баянгол дүүргийн оюуны ундраа төгсгөл сургуулийн 3-9 дугаар бүлгийн сурагч Ган төмрийн Дүл. За манай барилдааны засуул Сонгон хайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 3-ын ил бүлгийн сурагч Должин сүрэнгийн Эдэр мөнх. За үнэн хүчийг үзэн барилдахаар хүрэлцэн ирсэн бүгчүүдэд танилцуулъя. Улаанбаатар хот Хангул дүүргийн бүх Батхуйгийн Цэрэн дорж. Увс аймгийн Тэс сум яриад Баянзүр дүүргийн бүх Ням сүрэнгийн Бэлгүүн. Говьлтай аймгийн Тайшир сум яриад бүх Батвилгийн Элбэг. Говьлтай аймгийн Халиун сум яриад Хангул дүүргийн бүх Отхон баатрын Бум Эрдэнэ. Завхан аймгийн Төдөвтэй сум яриад Баянзүр дүүргийн 20 дугаар цэцэрлэгийн бүх Лавг дуржийн Алтан шагаа. Хөвсгөл аймгийн Төмөр булаг сум яриад бүх Ням даваагийн Итгэл. Өврөнгө аймгийн Зүүн Баян сум яриад алдарсан бүхийн дэвжээ Тэнүүн могоо компани бүх Должин сүрэнгийн Эдэр мөнх. Завхан аймгийн Баян Тэс сум яриад Баянгол дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн бүх Өрнөг бүлгийн Ган цоож. Завхан аймгийн Сонгон сум яриад Баянзүр дүүргийн 82 дугаар цэцэрлэгийн бүх Ганбаатрын Маргад Эрдэнэ. Өврөнгө аймгийн Баян өндөр сум яриад бүх Монголын үндэсний бүхий холбооны бүх 50 доржийн Нямбаяр. Улаанбаатар хот Сонгон хайрхан дүүргийн 81 дугаар цэцэрлэгийн бүх Даваа Нямын Даваа жаргал. Дундгов аймгийн харьяад Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн бүх Пүрэв сүрэнгийн Давхар баяр. Дорногов аймгийн Их хэд сум харьяад Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн бүх Сонин баярын Ананд. Өврөнгө аймгийн Бүрд сум яриад бүх Бадрахын Баасан дорж. Улаанбаатар хот Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн бүх Пүрэв сүрэнгийн Булган тамир. Архангай аймгийн харьяад Архангай аймгийн 10 дугаар цэцэрлэгээс Улаанбаатар хотыг заран ирж манай барилдаанд оролцож байгаа Цэрэн балжрын Тэнүүн бэлэг. Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 4 дугаар цэцэрлэгийн бүх Дарам сүрэнгийн Чин зэрэг. За мөн Архангай аймгээс хүрэлцэж урилдаж байгаа Архангай аймгийн 10 дугаар цэцэрлэгийн бүх 3 настай Цэрэн балжрын Тэнүүн сайхан. Ой. За эдгээр 18 бүх өнөөдөр хүрэлцэн ирж үнэн хүчийг үзэн барилдахад бэлэн болсон байна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монгол брэнд Багро. Динотой хамт өсөж том болоход амьдрал аз жаргалтай байдаг. Үе Дино! Тийм ээ. Би энд байна. Алимны амттай хүүхд тим Вакус. Үзэлтний амттай хүүхдийн Вакус. Эрүүл саруул өндөр биетэй бас ухаантай сэргэлэн саваа хүч чадалтай болгодог хүүхдийн бие тустай бүхий л амин дэм А, Б, С витаминууд агуулсан хүүхдийн Вакус. Хамтран ажиллагч байгууллага зураас урлан.
Эрхэм үндэд үзэгчдээ Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз алдартай бүхий дэвж хамтран зохион байгуулдаг хуурны шуугч барилдааны нэгэн даваа хэллээ. Нэгэн давааны эхний учраа Улаанбаатар хот хан уул дүүргийн бүх, Батхуйгийн Цэрэнд орж, Увс аймгийн Тэс сумын харьяат Баянзүрх дүүргийн бүх, Нямсрүнгийн Бэлгүүн нар гарч ирлээ. За өнөөдрийн барилдаанд Улаанбаатар хотын хөдөө орон нутгаас 18 бүх хүрд сэрж өнөө хүчиг үзэн барилдахаар бүхий өргөнд хорон цогцолсон байна. За ингээд эхний учраа Цэрэнд орж Бэлгүүн нар чад харжээ. За Цэрэнд орж Бэлгүүн. За Цэрэнд орж аврахтаа Бэлгүүн. За сая өвдөг нь арай л хүрээгүй болов. Хүртсэн бол за удаашруулж харъя. Тэр баруун өвдөг хүрчжээ ингээд. Цэрэнд орж давлаа. За Цэрэнд орж аврах бол одоо том биетэй учраас ер нь ингээд ярдаад байгаа. Манай барилдаанд 4-5 настай бүхчүүд барилдаж байгаа. Цэрэнд орж 5 настай. За ингээд Цэрэнд орж нэг давлаа. Нэгэн давааны дараачийн учраа Архангай аймгийн 10 дугаар цэцэрлэгийн бүх Цэрэн Балжирын Тэнүүн сайхан, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 4 дугаар цэцэрлэгийн бүх Дарамсрүнгийн Чин зориг нар гарч ирлээ. За энэ хоёр бүх бол одоо хоёулаа 3 настай. Тэнүүн сайхан 3 настай, Чин зориг 3 настай. За өнөөдрийн барилдаанд ирж барилдаж байгаа одоо хамгийн жижиг үедээ за насаар бол хамгийн бага юм хоёр бүх байна. Дарамсрүнгийн Чин зориг, Цэрэн Балжирын Тэнүүн сайхан хоёулаа 3 настай. За Чин зориг бол Улаанбаатар хотын бүх байна. Чингэлтэй дүүргийн 4-р цэцэрлэгийн бүх. Цэрэн Балжирын Тэнүүн сайхан бол Архангай аймгаас Улаанбаатар хотыг зорж манай хуурны шуугч барилдаанд хүрэлцэн барилдаж байгаа. Архангай аймгийн 10-р цэцэрлэгийн бүх байна. За Чин зориг Тэнүүн сайхан нар хэрхэн барилгын хамтдаа харцгаая. За одоо төөлвөл бие чадсуу, тоолвол нас чадсуу. За хоёулаа болыг туршлага гэдэг юм байхгүй. За тэр хөл рүү орсон доо. Зүүн хөлөнд их сайхан орсон давхар халбаа давлаа. За ингээд Тэнүүн сайхан давж байгаа юм байна. За удаашруулж харъя. За золгоон дээрээс тэр зүүн хөлөнд их сайхан ороод гараа холбож аваад ингээд мэхэг үзээлээ. Архангай аймгийн бүх Тэнүүн сайхан Улаанбаатарын бүх Чин зоригоор нэг давлаа. За ингээд манай хоёр бүх хөгжилтэй байна. За ингээд малгайгаа өмсө тугаад орно шүү дээ Тэнүүн сайхан. За Архангай аймгийн 10 дугаар цэцэрлэгийн бүх Цэрэн Балжирын Тэнүүн сайхан нэг давлаа. Мундаг адс авж байна да. Нэгэн давааны дараачийн учраа Говьалтай аймгийн Тайшир сумын харьяат Батвилгийн Элбэг, Говьалтай аймгийн Халиун сумын харьяат Хангуул дүүргийн бүх, Отхонбаатрын Бум Эрдэнэ нар учраа таран барилдахаар зүүн баруун талын засвал дээр дэвэн дэвсээр гарч ирлээ. За манай Элбэг бол одоо манай барилдааны 5 удаагийн авраг, 5 удаа төрүүлсэн их сайхан уран гараад ивэтэй уран барилддаг юм бөхтөө. За одоо ингээд тун удахгүй 6 нас хүрнэ. За Элбэг Бум Эрдэнэ нарын барилдааг ихлэр бэлэн боллоо, хамтдаа харцгаая. За барилдаа хийсэн Элбэг Бум Эрдэнэ. За тэр шилдэ сайхан гут татсан дэс гүцээлээ. Элбэг давлаа. За ингээд тахмаа өгж байна. За Отхонбаатрын Бум Эрдэнээр Батвилгийн Элбэг нэг давлаа. Нэгэн даваа үргэлжлэн та бүхэндээ хөрж байна. Дараачийн учраа Улаанбаатар хот Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн бүх Пүрэвсрэнгийн Булган Дамир, Архангай аймгийн 10 дугаар цэцэрлэгийн бүх Цэрэн Балжирын Тэнүүн бэлэг нар гарч ирлээ. За ингээд энэний өмнөх барилдаанд барилдсан барилдаж давсан Тэнүүн сайхны төрсөн ах Тэнүүн бэлэг 5 настай.
За булган тамиртай очиад харсан байна. За булган тамир бол манай барилдаанд 3 дахь удаагаар оролцож байгаа. Булган тамир одоо хамгийн анх оролцохдоо бол нэг давж тойргийн барилдаанд шалгарч ингэж барилдаж байсан. Сайхан барилдах. Ер нь манай барилдаанд ороод байвал за магтчихэд л явчлаа. Тэр унангуудаа бас мост авч байна. Булган тамир маань яваад өглөө дөө. За булган тамираар Тэнүүн бэлэг нэг давлаа. За Архангай аймгаас манай барилдаанд дөрөн ирж байгаа барилдсан Тэнүүн сайхан Тэнүүн бэлэг ах トゥ хоёр хоёулаа нэгэн даваанд нэг давцгаалаа. За дараагийн учраас Завхан аймгийн Төлөвтэй сумын харьяат Баянзүр дүүргийн 20 дугаар цэцэрлэгийн бүх лавг доржийн алтан шагаа Хөвсгөл аймгийн Төмөр улаг сумын харьяат Ням даваагийн итгэл нар Учраад харан барилдахаар дэвэн дэвсээр гарч ирлээ ирэх үзэгчтэй. За үзэгч та бүхэн дэлгэцэн дээр гарч байгаа утсаар 4-5 настай бөхчүүдээ бүртгүүлээрэ. Манай барилдаан 7 хоног бүрийн бям гаргийн өглөө Монгол бүхий өргөнд өглөө 9 цагаас тогтмол явагдаж байна. За итгэл. За золгоон дээрээс суугдаад баруун тал руугаа тэр чигээр нь мушигчлаа. За итгэл давлаа. Нэгэн давааны дараагийн учраас Дорногов аймгийн Ихэт сумын харьяат Сүхбаатар дүүргийн 130 дугаар цэцэрлэгийн бүх Сонин баярын ананд Өрөнгө аймгийн Бүрд сумын харьяат бүх Бадрахын Баасан дорж нар гарч ирлээ. За манай Баасан дорж бол бас их уран гараад дэвэтэй юм сайхан бүх. За манай барилдаанд бол ерөөс алгаслаг ирж оролцож байгаа. За энд барилдаж байгаа бөхчүүдээс одоо ирээдүйн алдартай авар гарслангууд, улсын том цолтонгууд за зөвхөн одоо заавал үндэсний бүх гэлтгүй одоо самб, жудо, чөлөөтийн одоо алдартай сайхан тамирчид эх орныхаа нэр алдрыг дэлхийд даяар цуурайтуулсан Монгол улсынхаа алтан соёмбод түгээг төв дэлхийд мандуулсан алдартай сайхан тамирчид бол энэ одоо манай хуурны шүүгч барилдаанд оролцож байгаа хүүхдүүдээс бол төрөн гарнаа. Энэ бол баараггүй юм аа. За Баасан дорж Ананд нарын барилдаа эхэлсэн. За хоёул тэр Ананд сая за сөрөөд тахимдчлаа. Ананд Баасан доржийн баруун уулын тахимдсан дутуудангууд нь одоо Баасан дорж сөрөөд одоо баруун талд нь тахимдаад Сонин баярын анандаар Бадрахын Баасан дорж нэг давлаа. За Баасан дорж нэг даваа төрийнхөө алтан соёмбод түгээг дэвэн дэвсээр тойрж байна. За манай Баасан дорж бас сайхан уран гараад дэвэтэй бас. Нэгэн давааны дараагийн учраас Өрөнгө аймгийн Зүүн Баян улаан сумын харьяат алдартан бүхэн дэвжээ Тэнүүн ногоо компани бүх Должин сүрэнгийн бүрэн зэвсэг Завхан аймгийн Баян Тэс сумын харьяат Баянгол дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн бүх өрнөх бэлгийн ган цоож нар гарч ирлээ. За манай барилдааны ерөнхий мэдтгэгчээр Astra Farm хүүхдийн эрүүл мэндийн ундаа Strong Kids, Smart Kids ундаагаар хамтран ажиллаж оролцож байгаа. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч Багро, Монгол брэнд Багро хамтран ажиллаж байна. За мөн Увс аймгийн Тэс сумын харьяат Монгол улсын заан Дамирангийн Бум баяр хамтран ажиллаж оролцож байгаа. Бум баяр зааны нэрэмжит алдартан бүхийн дэвжээ манай барилдаанд оролцож хөвгөрсөн бөхчүүдэд Монгол үндэснийхээ бөхөр үн төлбөргүй хичээлэг эрхийн бичгийг барилдаан болгонд гардуулж байгаа. За Өрөнгө аймгийн Зүүн Баян улаан сумын харьяат алдартан бүхийн дэвжээ Тэнүүн ногоо компани бүх Должин сүрэнгийн бүрэн зэвсэг Завхан аймгийн Баян Тэс сумын харьяат Баянгол дүүргийн 113 дугаар цэцэрлэгийн бүх өрнөх бэлгийн ган цоожоор нэг давлаа. За нэгэн давааны дараагийн учраас Улаанбаатар цөмгийн найрган дүүргийн 81 дугаар цэцэрлэгийн бүх даваан ямын даваа жаргал Дундгов аймгийн харьяат Баянгол дүүргийн 30 дугаар цэцэрлэгийн бүх Пүрэв сүрэнгийн давхар баяр нар учраад харан барилдахаар зүүн баруун талын сул дээр дэвэн дэвсээр гарч ирлээ. Зэдараа манай өртөнд хоёр төвшөлтэй Гамбаатар барилдын хайрын ям баяр байна.
За өдөгч та бүхэн дэлгэцийн доод болон гарч байгаа утсаар 4-5 настай бүхчүүдэд бүртгүүлээрэй. Манай барилдаан 7 хоног бүрийн ям гаргийн өглөө 9 цагаас Монгол бүхий өргөнд тогтмол явагдаж байна. За харилцсан мордсон их холоос мордоод байна да. Дутуу мэхэн дээр за их л одоо чард төрж байна. Ингэж төрж байгаад нь гуд татуулах үү. Хамаагүй бас ингэж тэр. За их хүч гаргаж төрлөө. Эндээс ингэж хүчин дагуулад баруун талдаа жоохон зайлаанд явчлаа. За нэгэн давааны дараачийн уучраа. Завхан аймгийн Сонгон сумын харьяат Баян зүртүүгийн 82 дугаар цэцэрлэгийн бүх Ганбаатарын маргад эрдэнэ Уранга аймгийн Баян өндөр сумын харьяат Монголын үндэсний бүхий холбооны бүх 50 доржийн ням баяр нар гарч ирлээ. За ням баярууд одоо өнгөрсөн жил их намхан маргад эрдэнийн тэрээс нэлээд намхан ер нь бөхчүүд жагсаа зогсоод бол одоо хамгийн доор нь байж идэг байсан. Энэ зам их өссөн байна. Ням баяр. За ингээд маргад эрдэнэтэй хэрхэн барилгыг хамтдаа харцгаая. За хоёулаа туршлагатай сайхан бөхтөө. За барилдаа гэсэн. За манай хоёр бүхэл хоёулаа одоо яг өөрт нь таарсан сайхан Монгол гутлууд ээж аавнууд хоёр бүхтөө сайхан зэхэж өгсөн байна. За ер нь манай барилдаанд дэж олдож байгаа бүхчүүд бол ер нь өөрсдийн гэсэн сайхан өмсгөл зодог шуудаг малгай гуталтай болсон. За Монголын үндэсний бүхий холбоо NNC телевиз алдартан бүхийн дэвжээ хамтран хөөрнөн шүүгч барилдааныг бол Монгол үндэснийхээ бүхийн нандин сайхан өв соёлыг хойчуудаа өвлүүлэн үлдээх зорилготой. За ингээд Монгол хүүхдүүд бол одоо хар багаасаа баг болчраасаа барилдаж ноцолдож энэ сайхан хөдөлгөөнтэй өсдөг энэ сайхан уламжлалыг өнөөгийн цаг үед одоо бас тасалдуулахгүйгээр авч явах юм зорилготой. За одоо ингээд өхөн овын маань талаас илүү хувь нь бас нийслэл хоттой төвлөрсөн ер нь барилдаж ноцолдож ингэж байх юм зай талбай багтай ийм болсон цаг үед одоо Монгол хүүхдүүд баг болчраас нь энэ сайхан Монгол үндэснийхээ бөхөр барилдаж зоддог шуудаг өмсгөж нь за өрсөлдөгч хүүхдийнхаа сэнжигнээс барьж шуудагнаас барьж сайхан урам мэх хийж хайж өөрөө бас унж шарлахж ингэж үзнэ гэдэг бол Монгол эр хүний төлөвшөл бол их том хувь нэмэр болох юм аа ингээд манай хөөрнөн шүүгч барилдаан энэ жил 4 дахь намраа амжилттай зохион байгуулагдаж байна. За ингээд эцэг эхчүүд та бүхэн 4-5 настай хүүхдүүдэд дэлгэцэн дээр гарч байгаа утсаар бүртгүүлээрэй. Манай барилдаан 7 хоног бүрийн бям гаргийн өглөө 9 цагаас Монгол бүхий өргөнд тогтмол явагдаж байна. За ням баяр сая маргад эрдэнэ толгойг уургалж дарчаад нэлээд бас өгөөд за маргад эрдэнэ хөл рүү явсан да. За ням баяр дараа давлаа да. За ингэж удах юм бол бас ядрах талтай. За араад тойроод ардан гарах. За варгал гар яа мужигсэн сайхан барилдаан болж байна да. Аргагүй туршлагатай хоёр бүх байна. За маргад эрдэнээс өөр хүн одоо анх удаа орж байгаа туршлага багтаа бүх байсан бол ер нь аль хэзээ өвдөг шороод чухал боллоо. Дотор суйлсан маргад эрдэнэ гаргаад ирлээ. За ихсэн манай ням баяр их шарттай бөхөө Монголын үндэсний бүхий холбооны нэрмжт бүх Уранга аймгийн Бүрд сумын харьяат их сайхан барилдлаа сая. За удааш руу шарыг за божигнаан донд маргад эрдэнэ дотор суйлаад гараа холбоод авсан эндээс цацаж гарч ирээд ингээд михэг үзээжээ. За Завхан аймгийн Сонгон сумын харьяат Баян зүртүүгийн 82 дугаар цэцэрлэгийн бүх Ганбаатарын маргад эрдэнэ Уранга аймгийн Баян өндөр сумын харьяат Монголын үндэсний бүхий холбооны бүх 50 доржийн ям баяраар нэг даваад төрийнхөө алтан соён бод төгөөг дэвэн дэвсээр торлоо. Ням баяр маань одоо чарн хөтлөж байна. Үе Дина! Тийм ээ. Би энд байна. Бүжээлгийн явцтай хүүхдийн вакус. Хүүхдүүдийн ухаандаа тогтоо. Хүүхдийн бие тустай бүхий л амин дэм А, Б, С витаминууд агуулсан хүүхдийн вакус. Хамтран ажиллагч байгууллага зураас урлан. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монгол брэнд Багро. Яхаар фоти. Өдрийн хоолнд юу хийдэн? Багротай дидиш. Орой хоолнд юу хийдэн бэ? Багротай лидиалда. Вай нөхөр чи багро гэж юу яриад байна?
хал ширээгүй хөлдөж муудаагүй хадгалах бодис ороогүй хашин хайхан баагроогийн шин энэ амт гэж ванли шид гэж удааг. Үндэсний үйлдвэрлэгч Багро. Багро эцэр багад очоод эхнийхээ хоолыг голд бадрах үе дээ. Эрхэм мөндөд үзэгчтэй Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз Алдартан бүхэн дэвж хамтран зохион байгуулдаг хуурны шүүгч урилдааны 2-ын даваа эхэлж байна. 2-ын давааны эхний учраа цэрэнд орж элбэг нар очраад харжаа. За цэрэнд орж манай урилдаанд 9 удаа төрүүлсэн, элбэг 4-5 удаа төрүүлсэн ийм хоёр сайхан авраг байна. За энэний өмнөх урилдаанд цэрэнд орж элбэг нараа тааран барилдаж элбэг цэрэнд оржийг хайж байсан. За энэ удаагийн барилдаанд бас дахин очиад харлаа ингээд сонирхолтой барилдаан болно. За цэрэнд орж элбэг нараа барилдаа хэлээ. За өмнөх 7 хоногийн барилдаанд бол одоо цэрэнд орж элбэг нар очиад харан барилдаж элбэг цэрэнд орж аврагыг хайсан. За тэр баруун талын дэлгэсэн дээр одоо хайсан байдлыг харуулж байна. Шуудганы барилдаанаас баруун тал руугаа жоохон мөрөөд цэрэнд орж байгаа аврагыг одоо ингээд за ингээд хард удаашруулж харуулж байна. Хүчин дагуулаа жоохон мөрдсөн ингээд цэрэнд орж дөрвөн хөллөөд бос чадлагүй байсаар гоод ингээд элбэг давсаа. За энэ бол өмнөх 7 хоногийн барилдааны үзэж та бүхэндээ харууллаа. За өнөөдрийн барилдаанд бол дахин таарсан одоо цэрэнд орж даагаа нэхэх нөө элбэг дахиад авах нөө хамтдаа харцгаая. За манай барилдаан бол 7 хоног болгоны хагас сайн өдрийн Бям гарагийн өглөө 9 цагаас Монгол бүхий өргөнд тогтмол явагдаж байгаа. Эцэгчүүдээ бүхэн 4-5 настай хөвгүүдээ манай барилдаанд оролцуулаарай. За дэлгэсэн дээр гарч байгаа утсаар 4-5 настай бүхчүүдийг бүртгэж байна. За нэвтрүүлгийн ивент итгэгч Astra Farm хүүхдийн эрүүл мэндийн ундаа Strong Kids, Smart Kids ундаагаар хамтран ажиллаж оролцож байна. За мөн нэвтрүүлгийн хамтран ажиллагч Монгол брэнд Багро хамтран ажиллаж байгаа. За мөн Увс аймгийн Тэс сумын харьяат Монгол улсын заан Дамирнгийн Бум баяр хамтран ажиллаж байгаа. Хоёрын давааны дараачийн учраа гарч ирж байна. За Архангай аймгаас манай барилдааныг зорин ирж барилдаж байгаа Архангай аймгийн 10 дугаар цэцэрлэгийн бүх Цэрэн Балжирын Тэнүүн сайхан, Цэрэн Балжирын Тэнүүн бэлгэнэр гарч ирлээ. Ах トゥ хоёрын даваанд очиад харжаа. За Тэнүүн бэлэг бол 5 настай, Тэнүүн сайхан 3 настай. За ингээд ах トゥ хоёрын барилдаан сонирхолтой болох хаа. Ах нь одоо бас дүүдээ унаад өгөх нөө, яс үзэх нөө. Ер нь гэхдээ манай барилдаанд бол тэгж унж өгөх ч юм уу ямар нэгэн одоо шудраг ус барилдаан бол ерөөсө гардаггүй. Тийм болохоор одоо ах トゥ хоёр бол их сайхан барилдах баха. За Тэнүүн бэлэг Тэнүүн сайхан дарын барилдаан ихэд бэлэн болсон байна. За цэрэнд орж авраг элбэг авраг нарын барилдаа үргэлжлэж байгаа. За дүү нь одоо хөлөнд орсон байх ч вэ гэж юу ах нь яваад өглөө. За дүү нахыга 2-ын даваанд аваад задлаа да. За ингээд дээрээс золгоон дээрээс шууд баруун хөлөнд орсон ингээд гараа холбож аваад дэрэлжлээ. Их сайхан мэдрэмжтэй барилддаг байх байна. Тэнүүн сайхан 3 настай гэхэд. За ингээд Тэнүүн сайхан Тэнүүн бэлэг ахаараа 2 давлаа. За ингээд дүүн ахыгаа давлаа. За манай хоёр аврагын барилдаан бол үргэлжлэж байна. Цэрэнд орж элбэг. За дараагийн учраа итгэл бүрэн зэвсгэнээр гарч ирлээ. За итгэл бүрэн зэвсэг. За итгэл бол одоо өнөөдрийн барилдаанд одоо барилдаад 6 нас хүрж байгаа учраас ингээд 4-5 настай хүүхдийн барилдаанаа өндөрлүүлж байгаа. Ингээд 4-5 настай хүүхдүүдийн барилдааны хувьд бол итгэлийн хувьд бол одоо сүүлийн барилдаан болж байна. За итгэл маань нэгэ том болоод Монгол үндэснийхээ бөхөөр хичээллээд за ингээд улсын том цолонд хүрсэн сайхан бөх болохоо байхаа. Ингээд итгэл маань их сайхан уран барилддаг юм бөх. Нэхэндээ даацтай ийм сайхан бөх. Тэгээ өнөөдрийн барилдаанд одоо барилдаад 6 нас хүрж байгаа учраас
4-5 настай хүүхдийн барилдааныг өндөрлүүлж байна. За манай барилдааны өмнөх одоо аваргууд дөрж сүрэн аварга. За пүрббат аваргын төрөл одоо бүгд зарим нь одоо жудо бөхөр, зарим нь одоо саам бөхөр төр чөлөөт бөхөр төр хичээлж байгаа. За энд их амархан тайжлаа да. За тэр цэрэнд орж элбэгийн зүүн талд нь суулгах гээд тонгос хийсэн элбэг одоо суулгахгүйгээд хөлөө хойш нь бас жиит шүү. Тэрүүхэн зайд нь ингээд татагдаад элбэг унчлаа. Суулгах гээд зайдаад хаашаа чарахт нь бас татчих шиг боллоо. Цэрэнд орж аврах. Ингээд цэрэнд орж элбэгээр 2 давлаа. Өмнөх 7 хоногт бол элбэг давж байсан. Ингээд цэрэнд орж энэ 7 хоногт давлаа. За итгэл бүрэн зөвсгөнөр юм барилдаамд үргэлжилж байгаа. За үзэгч та бүхэн дэлгэцийн доод улам гарч байгаа утсаар 4-5 настай бүхчүүдээ бүртгүүлээрэ. Манай барилдаан 7 хоног бүрийн хагас сайнны өглөө, бям гаргийн өглөө 9 цагаас Монгол бүхэн өргөнд тогтмол явагдаж байгаа. За дараагийн учраас баасанд орж даваа жаргал нар гарч ирлээ. За ингээд дараачийн уучраа гарч ирсэн баасанд орж даваа жаргал. За талбай дээр итгэл бүрэн зүйлсийг баасанд орж даваа жаргалын барилдаа үргэлжилж байна. За баасанд орж даваа жаргалын толгойг уургалсан байна. Толгойг ууруулаад дараад авсан байна. Эндээс одоо за хил мэдрэмжтэй барилдаж байна да баасанд орж. Толгойг нь ууруулаад дартсан байсан. Эндээс даваа жаргал мэдээж толгойгоо одоо гарах гээд ингээд гараад үндэс хийхэд нь шууд сөрөөд баруун талд нь тахимтлаа. Ийм сайхан мэдрэмж бол одоо зөвхөн Монгол хүүхдээс гарнаа. За энийг бол жишээ нь баасанд орж бол хинч зааж өгөөгүй. За толгойг нь ууруулаад дараад байна. Гарах гээд хоошоо гидс хийхэд нь хүчин дагуулаад тахимдын шүү гэж одоо баасанд орж бол хинч зааж өгөөгүй байгаа. Энэ тухайн үед гарч байгаа Монгол хүүхдийн цуснд нь одоо генд нь байгаа ийм сайхан мэдрэмж бол гарч байгаамаа. Ингээ баасанд орж уран сайхан барилдлаа. Энэ бол зөвхөн Монгол хүүхдээс гарнаа гэх мэт үзэгчтэй. Их сайхан мэдэрж байна сая. Толгой уурлаад нөгөө бүх мэдээж толгойгоо уурлуулахгүй гээд хоошоо толгойгоо татаад гидэж таарна. Ингээ гидийхт нь одоо хүчин дагуулаад тэр цөмөрсөн хөлн дээр нь баруун талд нь тахимдаад ингээд сайхан мэдрэмжтэй барилдаж баасанд орж даваа жаргалаар 2 давлаа. За ингээд итгэл бүрэн зөвсгөнөр юм барилдаан бол нэлээд удааширсан. Ийм учраас одоо 3 давааны дараачийн уучраа гараад ирж байна. 3 давааны эхний уучраа цэрэнд орж тэнүүн сайхан гаргаж ирлээ. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монгол брэнд Багро. Хамтран ажиллагч байгууллага зураас урлан. Тийм ээ. Би энд байна. Үзэлгийн явцтай хүүхдийн вакуус. Хүүхдүүдийн ухаандаа тогтов. Хүүхдийн бие тустай бүхэл амин дэм А, Б, С витаминууд агуулсан хүүхдийн вакуус. За итгэл бүрэн зөвсгөнөр юм барилдаа удааширсан учраас 3 давааны дараачийн уучраа цэрэнд орж тэнүүн сайхан нар гарч ирлээ. За өнөөдрийн барилдаанд барилдаж байгаа хамгийн том биетэй хамгийн жижиг биетэй 2 бүх гарч ирж байна. Цэрэнд орж 5 настай 50 гаруй кг хэмжээтэй, тэнүүн сайхан 3 настай 20 хүрэхгүй кг хэмжээтэй. За их сүртэй харагдж байна да. Цаана цэрэнд орж баг аав шиг юм харагдж байна. За ингээд жоохон дүүтэйгээ цэрэнд орж авраг маань их сайхан барилдах баха. За тэнүүн сайхан цэрэнд орж нэрэн барилдаа. Оо цэрэнд тэнүүн сайхан шууд хөлрөө орлоо. За цэрэнд орж инээгээд байна. Тэр одоо авраг бол ерөөс хөдлөхгүй байна л да. За тэнүүн сайхан бол аминдаа л одоо михийгээд тэнд одоо нэлээд царай нулаацсан зүтгээд л байна. Энэ одоо юу вэ гэдэг гайхаад хараад байгаа шиг үнэ ургаа мод чиг юм. За одоо ингээд за дүүгээ ядраагаад явах үгээ тэр хүндэнд нь хөөрхөн тавьчлаа цэрэнд орж. За
За баруун талд бол одоо манай бүрэн зэвсэг итгэл нарын барилдаа үргэлжилж байгаа. За итгэл бол манай барилдаанд одоо амжилттай сайхан барилдаж, уран сайхан барилдаан бол олныг гаргасан юм бүх. Өнөөдрийн барилдаанд ингээд 6 нас хүрж байгаа учраас барилдаанаа өндөрлүүлж байгаа. За цэрэн дорж авраг тэнүүн сайхнаар 3 давлаа. За дараачийн уучраа маргад эрдэнэ баасан дорж гаргаж ирсэн байна. 3-ын давааны дараачийн уучраа. За итгэл бүрэн зэвсэг нарын барилдаан бол ер нь нэлээд удсан. За барилдаа удааширсан учраас одоо барьц сонгуулж байна. За манай барилдааны ерөнхий шүүгч засуулаар Монголын үндэсний бүхий холбооны цэцлийн зөвлөлийн гишүүн Монгол улсын тонж мандаа засуул Даш Томдгийн цогцолгоо энэ жил 4 дахь жилдээ ажиллаж байгаа. За баасан дорж маргад эрдэнэ нарын барилдаан сонирхолтой болно. Хоёулаа туршлагатай. Баасан дорж заасаа бариу зөрүүн дээр баруун талд нь тахимдах гад л байх шиг байна. Баасан дорж. За сэтэрхий олон дутуу сөрөө тахимдчихлаа. За бужигнаан дунд нь ингээ сайхан барилдаан гарч байгаа юм да. За баасан доржоор маргад эрдэнэ 3 давлаа. За үзэгч та бүхэн дэлгэцийн доод улам гарч байгаа утсаар 4-5 настай хүүгүүдээ бүртгүүлээрэ манай барилдаан 7 хоног үрийн бям гаргийн өглөө хагасааны өглөө 9 цагаас Монгол бүхий өргөнд тогтмол явагдаж байна. За хав дөрвөлжин залгуулжаа. Илэг ус шуудганы барьц. Итгэл бүрэн зэвсэг. За яг одоо ингээд туршлагатай олон одоо манай барилдаанд оролцож байгаа бүхчүүд учраас ингээд хамаагүй барилдахгүй бас удаад байгаа юм тал байгаа. Би үнийгээ барилдааныг одоо мэддэг болчдөг байхаа. Олон таарж барилдахаар. Тийм болохоор ингээд барилдаан удаашрах юм хандлага бас гараад байна. Тэгээ ер нь бол манай барилдаанд барилж байгаа бүхчүүд нэг 10-аас 15 секундын дотор барилдаанаа дуусгадаг. Тэгээ уран сайхан мэх хийж, урамтай сайхан барилдаж үзэгч олныг бол одоо баясгаж байдаг юм барилдаан. За уулын сая за ард нь гараад авсан шүү. За да сайхан барилдаан боллоо. Итгэл уулан сая баруун талдаа их сайхан ачсан дутуу уул аччлаа да ингээд бүрэн зэвсэгч бас мэдрэмжтэй оюун бөгтөө эндээс ингээд итгэлийн зүүн талд нь хонгодоод нэхэг үзэлээ. За бүрэн зэвсэг итгэлээр 2 давлаа. Ингээд 2-ын давааны 2 бүх одоо сая л ингээд авж байна. За 3-ын давааны дараачийн уучраа баасан дорж тэнүүн сайхан гаргаж ирлээ. За тэнүүн сайхан бол Архангай аймгаас Улаанбаатар хотыг зорин манай барилдаанд хүрэлцээж барилдаж байгаа. Их сайхан барилдаж байна. Одоо юу байж одоо одоогийн байдлаар 3 давчаад байгаа юм байна шүү дээ. 2 даваад тойргийн барилдаанд орсон. За ингээд Архангай аймгийнхан тэр дундаа Архангай аймгийн 10 дугаар цэцэрлэгийнхэн бас мөхөө харан дэмжиж байгаа хаа. За тэнүүн сайхан баасан доржтой хэрхэн барилдахыг хамтдаа харцгаая. За Архангай бүхчс ширүүн байна да. Ахыгаа хайсан. За 1-ийн даваанд чин зөргийг бүхийг хайсан. За бас хөл рүү явдгаараа явлаа да. За тэр баруун хөл хурчуу яв. Унахгүй байна. За тэр одоо ингэ өмсөд гаргаад ирвэл баасан дорж явчихаар л харагдаж байна да. Тэр хөл рүү их сайн ордог бүх юм байна. Тэр унахгүй байна. Хөл сайтай юм байна. Өмсчүү дээ яана. Өмслөө. За эхний тэр барилдаан дээр хөлн нүрдэх шиг болсон да. Уул нь их сайхан мэх хийлээ. Тэнүүн сайхан. За удаашрж харуулж байна. Баасан дорж бол нэлээ өргөдөл тавиад хөл дээр нь тавьчаад эндээс бас л мэдрэмжтэй байна да. Энэ бас л одоо Монгол хүүхдээс л мэдрэмж гарна да эцэгчүүд. За эхний юун дээр ингээд зүүн хөл нь өвдөг хүрдсэн юм байна. Ингээд баасан дорж давлаа. За дараачийн уучраа маргад эрдэнэ цэрэн дорж нар гарч ирлээ. Маргад эрдэнэ цэрэн дорж. За цэрэн доржтой маргад эрдэнэ бас яаж барилдах нь сонирн байна.
За Маргад Эрдэнэ бол одоо барилдаан чөл рүү орчих юм бол одоо бяртай даахгүй хэн зовлон байхгүй. За тэрэнд орж одоо барилдаан тодорхой бяртай өөрийнхөө арал жингүүд ашиглаж барилддаг юм бүх. За манай барилдаанд одоо үндсэндээ 9 удаа төрүүлсэн байна. За тэрэнд орж аврахтаа одоо Маргад Эрдэнэ эслэм бодож гарч ирсэн байлгүй дээ. Яаж өөрийнхөө хамтдаа харцгаая. За үзэгч та бүхэн дэлгэцэн дээр гарч байгаа утсаар 4-5 настай бүхчүүдээ бүртгүүлээрэ манай барилдаан 7 хоног үрийн бям гаргийн өглөө Монгол бүхий өргөнд 9 цагаас тогтмол явагдаж байна. Өвдгөлч юм да. За сая удаа тэрэнд орж нэлээд бярдлаа да. Тэрэнд орж Маргад Эрдэнээр давлаа. За 3-ын давааны дараачийн учраас баасанд орж бүрэн зэвсэг нар гарч ирсэн байна. Баасанд орж бүрэн зэвсэг. За манай барилдааны засуулаар Баянгол дүүрэг оюуны ундраа цогцлол сургуулийн 3-ын 9-р бүлгийн сурагч Ган Төмрийн Дөл, Сонгид хайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 3-ын ил бүлгийн сурагч Должин сүрэнгийн Эдэр мөнхнөр ажиллаж байгаа. За ингээд бүрэн зэвсэг баасанд оржоор ээлж даваагаа авлаа. За дараачийн учраас цэрэнд орж баасанд орж нар гарч ирлээ. Цэрэнд орж баасанд орж. За баасанд орж, цэрэнд орж, хоёрд орж. Суугаад үлээ. За ингээ бас цэрэнд орж хэлээр барилдаг өгтөө. За баасанд оржоор цэрэнд орж ээлж даваа авлаа. Манай 3-ын даваа бол одоо тойргоор барилдаж байгаа. За хэн олон даваа авсан өнөөдрийн барилдаанд төрүүлнэ. За цэрэнд орж баасанд оржоор ээлж даваагаа тугаад орж байна. За баасанд орж нэлээд одоо сэтгэл дундуур байх шиг байна. За 3-ын давааны дараачийн учраас Маргад Эрдэнэ бүрэн зэвсэг нар учраас даран барилдахаар зүүн баруун талын засуул дээр дэвэн дэвсээр гарч ирлээ гэх үзэгчтэй. За нэвтрүүлгийн ивент тэтгэгч Astra Farm хүүхдийн эрүүл мэндийн ундаа Strong Kids, Smart Kids ундаагаар хамтран ажиллаж оролцож байгаа. За нэвтрүүлгийн бас хамтран ажиллагч Монгол брэнд Bagro хамтран ажиллаж байна. За мөн Увс аймгийн Тэс сумын харьяат Монгол улсын заан Дамирэнгийн Бомбаяр хамтран ажиллаж байгаа. За манай хуурны шүүгч барилдаа энэ жил 4 дахь жилдээ 4 дахь намраа амжилттай зохион байгуулагдаж байна. За нэвтрүүлгийн ерөнхий шүүгч засуулаар Монголын үндэсний бүхий холбооны цэцлийн зөвлөлийн гишүүн Монгол улсын тонж мандаа засуул Дашдомдгийн зөвлөгөө ажиллаж байгаа. За бүрэн зэвсэг Маргад Эрдэнэ хоёр их олон удаа таарж барилдсан да. За нэрэн барилдаан бол их сонирхолтой сайхан болдог. За хоёулаа бие биений барилдааныг мэддэг туршлагатай мөхчд учраас бас сүүлийн үед л жоохон удаашрах юм маягтай болоод байгаа. Бүрэн зэвсэг Маргад Эрдэнэ нар. За Маргад Эрдэнэ бол Завхан аймгийн Сонгин сумын харьяат Баянзүр дүүргийн 82 дугаар цэцэрлэгийн бүх. За бүрэн зэвсэг бол Өвөрнган аймгийн Зүүн Баян удаан сумын харьяат Алдартан бүхэн дэвжээ Тэнүүн агоо компани бөхөө. За тэр бүрэн зэвсгийг засч байгаа нь бол Эдэр мөнх. За төрсөн ах нь манай барилдаанд засуул хийж байгаа. За үзэгч та бүхэн 4-5 настай бүхчүүдээ манай барилдаанд оролцуулаарай. Монголын үндэсний бүхий холбоо, MNC телевиз, Алдартан бүхэн дэвжээ хамтран хуурны шүүгч барилдаанд 4-5 настай бүхчүүдийг урьж байна. За ингээд үзэгч та бүхэн дэлгэцэн дээр гарч байгаа утсаар хүүхдүүдэд бүртгүүлээрэй. За барилдаан бол хагас сайн өдөр бям гаргийн өглөө 9 цагаас Монгол бүхий өргөнд тогтмол явагдаж байгаа.
За маргад эрдэнэ бүрэн зүсэг нарын барилдаа бол ер нь нэлээд удаашраад байна. За хоёулаа бол одоо элэг үсний барьцтай байна. Хоёулаа баруун гараараа элэг үсний барьцтай, зүүн гараараа сэнжигний барьцтай. Эндээс одоо татаа сайхан яваад меххийгээд ингээ барилдах хэрэгтэй. За бүрэн зүсэг дээр сая маргад эрдэнэ баруун талд нь тахимдаа дутуудлаа. За манай барилдаан одоо энэ жил 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. За барилдаан бол одоо 7 хоног бүрийн хагас өдрийн өглөө 9 цагаас Монгол бүхий өргөөнд тогтмол явагдаж байгаа. Монголын үндэсний бүхий холбоо, MNC телевиз, алдартан бүхий дэвжээ 4-5 настай бүхчүүдийг урьж байна барилдаанд. За бүрэн зүсэг маргад эрдэнэ толгойг оруулаад бариад явлаа да. Нэг гар нь элэг үсний барьцтай байна. Эндээс гарах бас хэцүү дээ. За нэг талд нь сэжээд гараад ирвэл ирэх юм. Тэгтээ тэр баруун гар одоо элэг үсний барьцтай байж байгаа. Эндээс толгойг нь ургуулад дараад авч дээ. За бүрэн зүсгүүд одоо энэ сайхан барьцаад алдахгүй гэж хичээх баг. Маргад эрдэнэ хувьд аль нэг тал руу сэжээд ямар ч байсан энэ хүнд байдлаас гараад авахгүй бол удаан ингэж зогсох юм бол ядарна. За ямар ч байсан цээж нь бол сайхан дараад авсан эндээс. За маргад эрдэнэ дээр элэг үснийхээ барьцыг тавиад чөлөөтэй болж байгаа нэг аль нэг тал руу сэжээд өмсгөөд энэ тэр нэг меххийвэл гараад ирэх юм да. За бүр шуудагдаад авлаа. За нэг гар нь одоо элэг үсний барьцтай учраас бас мултлахад хэцүү байх шиг байна. Элэг үстэй байгаа ба тэгээд мултлах. За энэ одоо байдлаас бол гарч болохгүй гэдгийг бол бүрэн зүсэг бол сайн мэдэж байгаа. За удах юм бол ингээ маргад эрдэнэ ядран шүү дээ. За бүрэн зүсэг бол одоо айгуул эндээс ингэж нэлээ юм гэж байлгаж байгаад ядрааж байгаад нэг юм хий гэж бодож байж магадгүй. Маргад эрдэнэ хувьд бол одоо энэ байдлаас хурдан гарах хэрэгтэй. За тэр толгой бол гарахад за ингээд яг бүрэн зүсэг туршлагатай бүх учраас амархан гаргачихгүй байх шиг байна. Тэр баруун гар нь ялангуяа элэг үсний барьцтай байгаа учраас тэндээ одоо ааглчаад гарахгүй байна. За ингээд ядарчжээ. Аргагүй удсан л та сая тонгоогоо. За ингээд удаашрсан байдлаа сарыг элэг үсний барьцтай байсан эндээс шуудагдаад ингээд мошгаад мэхэг үзэлээ. За маргад эрдэнээр бүрэн зүсэг ээлжтэй байгаа авлаа. 3-ын даваа одоо тойргийн барилдаан болж байгаа. За бүрэн зүсэг маргад эрдэнээр давлаа. За эрхэм мөндөд үзэгчдээ Монголын үндэсний бүхий холбоо, MNC телевиз, алдартан бүхий дэвжээ хамтран зохион байгуулдаг хуурны шүүгч барилдааны өнөөдрийн барилдаанд Улаанбаатар хотын хөдөө орон нутгаас нийт 18 бүх үнэн хүчийг үзэн барилдсанаас Улаанбаатар хот хангууд дүүргийн бүх Батхүйгийн цэрэнд орж Өрөнгө аймгийн зүүн баян улаан сум яриад алдартан бүхий дэвжээ Тэмүн агуу компани бүх должин сүрэнгийн бүрэн зүсгээр үзүүр төрөв болоозлохоор гарч ирлээ эрхэм үзэгчдээ. Сайн сонин барилдаан болно доо. Бүрэн зүсэг бол ер нь цэрэнд орж аврахтаа бол яаж барилдахаа ер нь бол мэдээд байгаа. Цэрэнд орж одоо бас тийм олон болохгүй. За тийм учраас сонирхолтой барилдаан болон үзэгчдтэйгээ хамтдаа харцгаая. За хэрвээ бүрэн зүсэг цэрэнд орж аврахыг хаях юм бол анх удаага төрүүлнэ. За цэрэнд орж аврах хаях юм бол одоо ингээд 10 дахь төрүүг авнаа. За манай бүрэн зүсгүүд одоо 12 удаа шөвгөрсөн, 7-8 удаа одоо үзүүрлсэн 7-8 мөнгөн медальтай. За одоо нэг аврагын алтан медаль авахд дутуу байгаа юм бөхтөө. За цэрэнд орж одоо аль хэдийн 9 алтан медаль авсан байна. За тэгэхээр өнөөдрийн барилдаан бол их сайхан барилдаан болох хаа. Бүрэн зүсэг бол одоо төрүүлэх шанс байна да. За үзэгч та бүхэн телевизэн дээр гарч байгаа утсаар 4-5 настай хөвгүүдээ бүртгүүлээрэ.
Манай барилдаан 7 хоног үрийн хагас сайн бям гаргийн өглөө 9 цагаас Монгол бүхий өргөнд тогтмол явагдаж байна. За сэрэн дөрж дайраад явчлаа. Ер нь шуурхай барилдыг гэж бодож байгаа юм шиг байна. За бүрэн зэвсгийн хувьд одоо бүр цэрэн дорж авраад бариулж одоо бярдуулахгүйгээр одоо талдаж энэ төр ороо тохоос өгч ард нь гардаг ч юм уу. Дөрвөн хөллөлж сандраган гэсэн. Заамаа шигсэн. За ямар ч сан баруун гард одоо элэг хүсний барьцтай болоод авсан маань энэ ч зөвдөө. За тойроод тохоонд нь сэжээд явсан дотуул хийсээр байгаад ингээд машгуулчлаа да. За ингээд цэрэн дорж давж бүрэн зэвсэг өвдөг широтсноор цэрэн дорж 10 дахь дөрөвөө авч бүрэн зэвсэг үзүүрлээ их мэдэгчтэй. Зааг сайхан барилдаа боллоо. За Батхүйгийн цэрэн дорж төрүүлж долчин сүрэнгийн бүрэн зэвсэг үзүүрлээ өнөөдрийн барилдаанд. Сайхан барилдаа боллоо өнөөдрийн барилдаа. Нэвтрүүлгийн ивент итгэгч Монгол брэнд Багро. Якар боти. Өдрийн хаалт юу хэдэн? Багротай лидиш. Ва, орой хаалт юу хэдэн бай? Багротай лидиал да. Вай нөхөр чи багро гэж юу яраад бай? Хал ширээгүй хөлдөж муудаагүй хадгалах бодис ороогүй хашин хайхан багрогийн шин энэ амт гэж ванли шид гэж удааг. Үндэсний үйлдвэрлэгч Багро. Багро эцэр багад очиод эхнийхээ хоолыг голд бадрах үе дээ. Үе Дина. Тийм ээ. Би энд байна. Алимны амттай хүүхдийн вакус. Хүүхдийн бие тустай бүхий л амин дэм А, Б, С витаминууд агуулсан хүүхдийн вакус. Хамтран ажиллагч байгууллага зураас урлан. Эрхэм хүндэт үзэгчтэй Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз алдартан бүхэн дэвжээ хамтран зохион байгуулдаг хуурны шүүгч барилдааны өнөөдрийн барилдаа амжилттай сайхан болж өндөрлөө. За өнөөдрийн барилдаанд Улаанбаатар хот хан улдүргийн бүх Батхүйгийн цэрэн дор төрүүлж 10 дахь дөрөвөө авлаа. Цэрэн доржид алтан медаль Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз алдартан бүхэн дэвжээний эрхийн бичгийг Монгол улсын тонж мандаа засуул Баш томдгийн зөвлөгөө гардууллаа. За Батхүйгийн цэрэн дорж өнөөдрийн барилдаанд төрүүлснээр 10 дахь алтан медалаа ингэртээ зүүлж байна. За өнөөдрийн барилдааны үзүүр бөхөөр Өрөнгө аймгийн Зүүн Баян улаан сумын харьяат бүх алдартан бүхэн дэвжээ Тэнүүн ногоо компани бүх должин сүрэнгийн эдэр мөнх үзүүрлээ. Эдэр мөнхөд мөнгөн медаль Монголын үндэсний бүхий холбоо MNC телевизийн батламж алдартан бүхэн дэвжээний эрхийн бичгийг за эдэр бүрэн зэвсгийн аав должин сүрэн гардууллаа. За ингээд бүрэн зэвсэг үзүүрлэж байна. За өнөөдрийн барилдаанд шөвгөрсөн Завхан аймгийн Сонгон сумын харьяат Баянзүр дүүргийн 82 дугаар цэцэрлэгийн бүх Ганбаатарын Маргад эрдэнд за шагналын мөн Ганбаатарын аав Маргад эрдний аав Ганбаатар гардуулж байна. За Маргад эрдэнд хүрэл медаль Монголын үндэсний бүхий холбоо MNC телевиз алдартан бүхэн дэвжээний эрхийн бичгийг гардуулж байна. За өнөөдрийн барилдаанд шөвгөрсөн Өрөнгө аймгийн Бүрд сумын харьяат Бадрахын Баасан доржид мөн аав нь шагналыг гардуулж байна. За Баасан дорж шөвгөрлөө. За өнөөдрийн барилдааны тусгай барийн шагнал Архангай аймгаас манай барилдааныг зорингож барилдсан 3 настай Цэрэн Балжрын Тэнүүн сайханд Монгол улсын тонж мандаа засуул Даш томдын цогцолгоо одоо өөрийн хувийн зүгээс бол тусгай барийн шагналыг гардуулж байна. Ингээд Архангай аймгаас манай барилдааныг зорингож барилдсан Цэрэн Балжрын Тэнүүн сайхандаа бас баяр хүргье. Тусгай барийн шагналыг гардуулж байна. За өнөөдрийн барилдааны уран барилдааны шагналыг Өрөнгө аймгийн Баян өндөр сумын харьяат Монголын үндэсний бүхий холбооны бүх 50 дуржийн Ням баярт гардуулж байна. За мөн тусгай уран барилдааны шагналыг Монголын үндэсний бүхий холбооны цэцлэгийн зөвлөлийн гишүүн Монгол улсын тонж мандаа засуул Даш томдгийн цогцолгоос хувийн өөрийн зүгээс одоо гардуулж байна. За тусгай барийн шагналыг 50 дуржийн Ням баяр авлаа. За өнөөдрийн барилдаанд төрүүлсэн, үзүүлсэн, шөвгөрсөн тусгай барийн шагнал авсан нийт бүхчүүдэд баярлалаа. Дараагийн барилдаанаар эргэн уулзлаа. Түр баярлалаа.
найзаа.